За ер нь бол эрх зүйч мэргэжилтэй хүн нэр дэвшиж байгаа утгаараа харьцангуй нийцлийн аудит, гүйцэтгэлийн аудитээр бол гайгүй бодлого бариад явчих болоо гэж бодож байна. Зөвхөн гүйцэтгэлийн аудитын асуудал дээр бол НТСА-гийн стандартуудыг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэрийг бол дагаж мөрдөх, илүү сайжруулах хэрэгтэй байна. Тэгэхээр би асуулт гэхээс илүү танд бас ганц нэгэн саналуудыг бас тодорхой хэлье. Санхүүгийн аудитын нэр хүнд унсан. Гэтэл санхүүгийн аудит бол өөрөө яг энэ бүх аудитын суурь нь байдаг. Нэгтлэн бот хүртгэлийн айл стандартыг явуулж байгаа нь мэдэгдэхгүй учраас юутай тулах гэж байгаа нь тодорхойгүй. IPSAS-аар явах гээд байгаа юм уу, IFRS-аар явах гээд байгаа юм уу тодорхойгүй. Тэгэхээр би танд юу хэлэх гээд байна вэ гэхээр яг энэ мэрэгжлийн чиг баримжаануудыг хөгжүүлэх бодлоготой байх ёстой. Өнөөдөр биднэрт бол нийцлийн болон гүйцэтгэлийн аудитын үр дүнгууд богино хугацаанд бол хэрэгтэй, маш чухал, ялангуяа зөрчлүүдийг илрүүлэх. Дунд болон урт хугацаанд санхүүгийн тайлангийн аудитгүйгээр, санхүүгийн тайлангийн стандартуудаар, аудитын стандартгүйгээр, олон улсын аудитын стандартын зарчимгүйгээр бид нар бол зүгээр л нэг юм гэмт хэрэг мөрдөн шалгадаг, нотлох баримтгүй асуудлыг зөрчилд илрүүлдэг ийм л байгууллага болж хувирах гэдэг. Тийм учраас нэгдүгээрт мэрэгжлийн байр суурийг та хөгжүүлж анхаараарай. Ялангуяа үндэсний аудит бол цаашаага олон бүх газар руу явах учраас үндэсний аудитаас газраас баримтлах тэр зарчим аудитын горим нь өөрөө буцаагаад Нэгтлэн бод хүртгэл болон санхүүгийн тайлагналын үнэн зөвлөө явна. Энэ нь дунд хугацаанд үн цэнийн тухай асуудал гарч ирж байгаа. Өнөөдөр төрийн яг шууд үйл ажиллагааг нийцлийн аудитаар буюу гүйцэтгэлийн аудитаар тодорхой хэмжээний төсөл үйл ажиллагааг бол дүгнж болно. Гэтэл өнөөдөр төрийн өмчийн оролцоотой бүх аж ахуй нэгжүүд аль хэзээний дампуурах эрсдлийн дүгнэлт авцаар байтал өнөөдөр зардал биш, орлого биш бодгоо стандарт байхгүй. Ингэж яваад байгаа учраас ерөөсөө тэр нөгөө алдагдал ашигч мэдэгдэх байсан. Угаасаа тэр стандартуудыг барихгүй учраас ашигтай ашиггүйг нь ч бас мэдэх боломжгүй шүү дээ. Нэгтлэн бот хүртгэлийн горин барихгүй байгаа учраас. Тэгэхээр танд 2-3 зүйлийг бас нэг хэлье. Тэр international audit стандарт буюу тэр олон улсын аудитын стандартыг та яг энэ Монгол улсад агуулгаар нь мөрдөж ажиллуулаарай. Мэргэжлийн байгууллага болохын хувьд яг мэргэжлийн хандлагуудыг хийж яваарай. Өнөөдрийн нийгэмд үүсэж байгаа ганц нэгэн алдаа зөрчлүүд дээрээ суурлаад зүгээр л нэг юм баримт шалгадаг, зөрчил илрүүлдэг байгууллага битгий болчихосоо. Санхүүгийн аудитын хамгийн гол тогтолцооны нэг нь бол дотоод аудитыг бий болгох асуудал байдаг. Дотоод аудитыг дүрм журмын дагуу улсад байдаг шиг хийж дунд хугацааны санхүүгийн зөрчилгүй болгох, гүйцэтгэлийн зөрчилгүй болгох, нийцлийн зөрчилгүй болгох тэр бодлого дээр түлхүү анхаарч ажиллаарай. Тэгээ энэ тал дээр би нэг асуулт гэхээс илүү яг энэ мэргэжлийн талын байр суурийг бол танд бас сануулъя гэж бодсон.